Хэрхэн болон Татам Орол Наг Заяа гэдэг Microsoft-ийн ажилтан 2 жилийнхаа он баяраараа манай баг хамт олон та бүхэнд хэрхэн компьютерийг босгох цовруул дэмнүүдийг танд хүргэж байна. Үүнтэй холбоотой асуулт байвал Заяа найдан дээр тег гэсэн аж social platform та бүхний өмнө нээлттэй байх бөгөөд YouTube сургамжаа subscribe-аар энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангүй тараагаарай. Ингээд хэлээ дэмэр гоорцгаая. Компьютер босгохын тулд эхлээд та бүхэн өөрсдийнхөө компьютерийн кейсийг сонгоно. Яг одоо өнөөдөр бидний хэрэглэж байгаа кейс маань Coolmaster H500M гэсэн нэртэй бөгөөд одоо мэдээ маркетер $243 байгаа. Бид нэр бичлэгийнхаа доор линкийг үлдээж өгтөл та бүхэн бас ороод сонирхоод үзээрэй. Энэхүү кейсийн маань давуу тал нь гэх юм бол маш олон зүйлийг дотроо оруулж болдог. Зарим кейсэд маань гэх юм бол хэд жижигхэн болохоор нэмэлт hard drive оруулах ихээр багтдаггүй байгаа. Харин энэ маань бүгдийг оруулахаас гадна build буюу цаанаас бүтээгдэхүүн ирдэг тул та бүхэн нэг мөрчлөнгөө энийг суулгах шаардлагагүй байгаа. Кейсээ босгосны дараа та бүхний хийх хэрэгцээтэй дараагийн үйлдэл гэх юм бол motherboard-аа суулгах. Энэ бичлэгэн дээр харж байгаачлан motherboard-аа энэ дотор аль хэдийн бид нар суулгасан байгаа. Энэхүү motherboard-ийн нэр нь буюу Ares Z390 Master Motherboard гэдэг нэртэй бөгөөд motherboard-ны хамгийн гол чухал зүйл гэх юм бол motherboard маань бүхий л хэсгүүдийг дээрээ байлгаж мэдээллүүдийг хооронд солилцуулж идэг байгаа. Motherboard-аа суулгасны дараа та бүхэн процессороо оруулах хэрэгцээтэй байгаа. Энэхүү компьютерийн процессор Intel i9 9900K буюу хамгийн сүүлийн үеийн хурдан процессор байгаа. Энэхүү процессорын давуу тал нь гэх юм бол мэдээж хэрэг та бүхэн 4K-гээр тоглох эсвэл видео edit хийж хаад энэ маань маш хурдтайгаар ажиллах болно. Мөн та бүхэн CPU-г хийхдээ анхаарах зүйлийг бичлэгийн хажуу талд та бүхэнд гаргаж байна. Гурвалжих хэсгийг та бүхэнд тааруулж CPU-гээ тохируулахгүй бол доторх жижигхэн чип нь хэрэг жоохон ч гэсэн гэмтэх юм бол Intel маань ажиллахгүй гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Мөн CPU-ийнхаа дээр нь та бүхэн thermal-paste-ийг суулгах хэрэгцээтэй байгаа. Ингэснээрээ дээдлийн cooler болон CPU-гийн хооронд түлэгдэл үүсэхгүй байдаг гэдгийг хэлмээр байна. CPU-ийг суулгасны дараад нь та бүхэн cooler гэдэг хэсгийг өмнө би дурдсан байгаа. Энэ маань гэх юм бол NZXT-ийн хэсэг бөгөөд cooling systemтэй Piper Radiator холбогдсон буюу AIO буюу all-in-one гэсэн зүйлээр хамтдаа ирдэг байгаа. Энэ маань маркетер $173 үнэлгээтэй байна. Cooler system-ээ radiation-тэй холбосны дараа бидний хийх хэрэгтэй зүйл бол мэдээж хэрэг RAM-ыг суулгах. RAM маань random access memory гэдэг үгний товчлол бөгөөд ямар үүрэг үүсдэг вэ гэхлээр жишээлбэл та Excel spreadsheet-ийг компьютер дээр нээсэн бол тэрхүү spreadsheet дээр байгаа мэдээллийг CPU руу дамжуулна гэсэн үг. Өнөөдрийн мэдрэг компьютер дээр 16 GB-тэй RAM-ыг оруулсан бөгөөд нэг нь $118 нийтдээ 32 GB RAM энэхүү компьютерт орж байна. RAM-ыг хийхдээ та бүхэн анзаарах зүйл гэх юм бол энэхүү хэсэг дээр заагалсан хэсэг энэ хэсэгтэр байгаа. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө RAM-ыг хаана төгсөж байгааг гэдгийг хараад зөв тэгш нь оруулаарай гэж хэлмээр байна. Заримдаа хүмүүс хүчлээд чипээ хугалах тохиолдол гардаг байгаа. Оруулаад сайн түлхснээрээ та бүхэн чимээ сонсох хэрэгтэй байгаа. RAM хийсний дараад нь биднэрт SSD-нүүдийг суулгах хэрэгцээтэй байгаа. Яг миний гарт байгаа нь болохоор Samsung 960-ийн 500 GB-ийн M.2 байна. Өнөөдрийн хувьд SSD дээр хоёр өөр төрлийн орж байгаа бөгөөд та бүхэн дэлгэцээр ойртуулах юм бол энэ Samsung-ийн 2.5 инч SSD мөнд орсон байна. Энэ маань болохоор мэдээллийг хадгалах зорилготой байгаа. Босож байгаа компьютерийн хэсэг дээр кейстэй хамт энэхүү хэсэг орж ирсэн байгаа. Үйлчлэг нь гэх юм бол баг зэрэг халалтаас хамгаалсан. Энэхүү M.2-г та бүхэн motherboard-ийнхаа энэхүү дээдлийн хэсэг дээр оруулах боломжтой. Мөн M.2-г та бүхэн суулгахын тулд энэхүү хэсэг дээр мөн бас зааг байгаа. Тэрийг анхаарч хараад жижигхэн хэсэг маань энэ дээр доошоо харж байгаа. Тэгэхээр энийгээ энэхүү байдалтайгаар оруулна.
2 M.2-ийн нэг маань болохоор 1 TB байгаа. Тэгээ 1 TB-аагаа болохоор доотлын энэхүү хэсэгтэр оруулж бид нар тавьсан. Компьютер босгоход бас нэгэн чухал зүйл яхахгүй graphic card байгаа. Өнөөдрийн үед бид нар компьютер дотроо EVGA 3080 гэсэн энэхүү graphic card-ыг оруулж байгаа. Маркет дээр $700-аас $1000 хооронд байгаа. Graphic card ерөөхдөө бол маш хурдан зарагддаг. Тэгэхээр бид нар бичлэгийнхаа доор яг энэ graphic card-ийн линкийг доор нь тавьчихвал та бүхэн хүсэх юм бол бас худалдаж авах боломжтой байгаа. Graphic card-ны даваа тал гэх юм бол мэдээж яриг таныг хурдтай HDD-гээр тоглоом тоглож байхад юм үзэж байхад графикийг маш сайнаар гаргаж өгнө гэсэн үг байгаа. Graphic card-ыг энэхүү яг кейсэн дээр хийхэд доош нь харууллаад цааш нь таарууллаад оруулах байгаа. Оруулсны дараа та бүхэн энэхүү кабелуудаа яг гүйцэд суулгаарай гэж хэлмээрээр ихэнх үедээ хүмүүс гүйцэд суулгаагаас болоод graphic card-аа шатах зүйл их өндөр байдаг гэдгийг сануулмаар байна. Хамгийн сүүлд дурдах хэсэг маань гэх юм бол мэдээж хэрэг тогны хэрхэн дамжуулж байгаа хэсэг байгаа. Энэ маань 1000 вольтын power supply хамгийн доод хэсэгт кейстэйгээ хамт ирсэн бөгөөд мөн түүнтэй адилхан хамгийн дээдлийн хэсэг дээр фан бас суйрлагдаад хамтдаа ирсэн байгаа. Ерөнхийдөө компьютер маань асахад бэлэн болж байна. Энэний өмнө мэдээж хэрэг фануудаа бид нар шалгах хэрэгтэй. Энэхүү компьютерийн хувьд урд талдаа 2, хажуу талдаа 1, дээрээ 2 гэсэн фанууд байгаа бөгөөд мөн адилхан кейсээ анх эрэхтэл хамтдаа эдгээр маань аль суулгацсан ирсэн. Гэхдээ фаны тал дээр та бүхэн сануулхад фана зөв тал руу нь харуулах нь маш чухал гэдгийг хэлмээрээ. Тэгэхгүй байх юм бол доторх халуун агаарыг гадагшлуулахгүйгээр доторх зүйлүүд маань шатах өндөр магадaltaй гэдгийг бол хэлмээр байна. Компьютерээ асаахын өмнө хамгийн чухал та бүхний шалгах хэрэгтэй зүйл яхарахгүй кабел. Motherboard дээр маш олон кабелүүд байгаа. Энэ талаар илүү их мэдээллийг та бүхэн авахыг хүсэх юм бол комментээр үлдээгээрэй. Энээр анзаарч харах маш олон кабелүүд байгаа. Та бүхэн суулгахынгууд чимээ гарах хэрэгтэй байгаа таг гэд мэдрэмж. Хэрвээ тэр зүйл хэрвээ мэдрэхдэггүй байвал та бүхэн бас тэрийг суул байна уугүй байна уу гэдгийг хүрээд сэгсэрч үзээд бас мэдрэх боломжтой. Кабелүүдийг зөв гүйцэд суулгахгүйгээсээ болоод мэдээл хоорондоо дамжихгүй аль эсвэл шатах өндөр болцолтой тул тахан маш соргохоор шалгаж үзээрэй гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр та бүхнээ хэрхэн компьютер босгох талаар мэдээллүүдийг цуврал байдлаар та бүхэнд 2 жилийн хаваан баяраар та бүхэнд хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал Заяа найдан дээр ч гэсэн аль сошиал платформ дээр та бүхэн холбогдох боломжтойгоос гадна манай Active Subscribe-аарч энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харанхуй тараагаарай. Мөн манай Active Subscribe-ийн вирус хэсэг рүү та бүхэн дарж өөрт хэрэгцээтэй бичлэгүүдээ үргэлжлүүлэн үзээрэй.